За тэгвэл гендер суурилсан хүчирхийлэл жил ирэх бүр нэмэгдэж байна. Тухайлах юм бол хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн 90% нь эмэгтэйчүүд байна. Түүнчлэн сүүлийн жилүүдэд гэртээ камер суурилах, утсанд нь аппликейшн суулгаж хаана явааг нь хянах зэргээр технологид суурилсан хүчирхийлэл үйлдэх нь нэмэгдэх болжээ. Одоо шийдвэл манад ирж байгаа нэг үйлчлүүлэгч бод одоо аргагүй хэрхэн л одоо манад ирж байгаа байхгүй хүчирхийлэл эсрэг хүмүүсэд хандж ийн гэтэл хэд хоногийн дараа нөхөр чи яг тэр газар яг энэ төв яг байсан одоо тэ чи яг хинтээ уулзж байсан хаана байж байсан гэдэг тэр үнийг бүр хэлхээс аргагүй болсон тэр үнийг байдалд оруулсан байгаа юм л да дарамтлж байгаа. Тэгээд би хэлхээс өөр аргагүй болсон. Тэгээ манаа нөхөр ирсэн үү гэж асууж байгаа байхгүй. Тэгэл ингээл нөгөө нэг мөрдөж мөшөг ч юм уу яг тэр газараа чи хичнээн минут утсан байна гэдэг ч юм уу тий гараад ирж байгаа байхгүй. Тэр ингээд чи тэр газараа 30 минут 1 цаг болсон байна гэдэг ч юм уу тэр газар яг хинтээ уулзсан хинтээ байсан гэдэг ч юм уу. Тэгээд нөгөө аргагүй хэрхэн л одоо ч үнэлж байгаа юм ингээд би хүчирхийлээс хүмүүсний төгөд газар одоо би сэтгэл зүйн зөвлөгөө авах гэж бичсэн гэдэг. Дэлхийд 3 эмэгтэй дутмын нэг нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртдөг бол Монголд 2 эмэгтэй дутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг. Мөн эмэгтэйчүүдийн 31% нь бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан гэх судалгаа байна. Түүнчлэн өсвөр насныхан бие махбодын хүчирхийлэлд илүү өртдөг бол ахмад наснууд сэтгэл санаа, эдийн засгийн харин нөхөн үржихуйн насны эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд илүү өртдөг. Гендер суурилсан хүчирхийллийн хохирогчдод ихэвчлэн эмэгтэйчүүд, үйлдэгчд нь харин эрэгтэйчүүд байгаа юм а. За гендер суурилсан хүчирхийлэлд нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь бол эрэгтэй эмэгтэйчүүдийн хоорондын харилцаа. За тэгээд эрх мэдлийн одоо дагуу байдлаа ашиглаж одоо хяналтаа тогтоох гэсэн оролдлогоос бол үүдэлтэйгээр гендер суурилсан хүчирхийлэл бол үүсэж байгаа. За нэг хүмүүсийн дунд нэг юм нэг төөрөгдөл байгаа гэдэг. Одоо ажилгүйдэл, архиталт шийд юм уу тий. За энэ бол одоо энэс болж одоо гендер суурилсан хүчирхийлэл үүсэж байна гэдэг. Тэгэхээр эдгээр нь бол зүгээр л суур шалтгаан биш, зүгээр нөлөөлөгч хүчин зүйлсүүд нь байдаг. Түүнчлэн нэг үе бодвол хүмүүс хүчирхийллийн талаар ойлголттой болсон ч зөвхөн зодвол хүчирхийлж байна гэж ойлгох нь хэвээр байна. Сэтгэл санаа, эдийн засгийн хүчирхийллийн талаар тэр бүр ойлголтгүй байгаа юм а. Хэрв та гэр бүлдээ хайртай хүмүүстэйгээ байхдаа ямар нэг байдлаар айдас мэдэрч байвал өөрийгөө хүчирхийлэлд өртөж байна гэж ойлгож олно гэдгийг алтныхаа онцлоо.